Эрхэм үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай энэ удаагийн дугаард хүний хэмж Пүрэв Жав өргөдөн оролцож байна. Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. За танд ч гэсэн үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр хоёулагийн ярилцах сэдэв бол хүүхдийн дархлаа сэдвээр ярилцъя. Тэгэхээр хүүхдийн дархлаа унахаар ер нь яад юм бэ? Дархлаа гэж юу юм бэ? За ерөнхийдөө бол дархлаа гэдэг маань асар өргөн ойлголт л та. Бид нар гар хөлөө зүсээд энэ идэгэрч байгаа ч гэсэн дархлаа нэг үгээр хэлэхэд за ямар нэгэн ханиа том хүрлэг те энэ буцаад идэгэрч чинь энэ бол дархлаа гэж бид нар хэлж байгаа. За энэ дархлаа сулрал энэ төр гэж одоо орой үед их ярьж байна. За эдгээр нь бол нөгөө хүүхэд маань ханиад хүрээ те идэхгүй удаан явах ч юм уу. Эсвэл ямар нэг өвчин ороогоо тэрний идэгрэхгүй удаан явах, хатаг энэ төр гараад тэрний идэгрэхгүй удаан явах бид нар дархлаа суларсан байна те гэж яриад байгаа. Мөн түнч нөгөө тухайн хүн маань их ядраж, сулдаад энийгээ инхээр нөгөө дархлаа сүлд унтсан байна гэж бид нар яриад байна л та. Тэгэхээр энэ нь бол одоо яг нэг дархлаа унж байгаа асуудал бол биш. Юу вэ гэхээр ердөөсөө тухайн цаг үе нөхцөл байдлаагаа таарад бидний бие махбод одоо сүлдснаас үүдэлтэй одоо хямрал нүүлж байгаа юм л та. Бага насны хүүхдүүдний ялангуяа сүүлийн жилүүдэд цахим орчин тийм ээ интернет орчин нэлээд хөгжсөн болохоор өдөржингөө гар утсаар тоглох. Одоо яг сургууль соёл орох гэж байна, хичээл ном орох гэж байна. Бүр нөгөө хичээлдээ дарагдаад хүүхдүүд бүр нэг ялангуяа дархлаан сулраад бүр ядраад ирдэг шүү дээ тий. Дархлаагаа яаж дэмжих вэ? За сургуулийн насны хүүхдүүдийн хувьд бол одоо эдэр залуу бие махбодтой тий. Ямар нэгэн одоо дархлаа дэмжих зорилгоор юм хэрэглэх тий. Энэ нь бол маш хурдан хугацаанд үйлчилж үр дүнгээ үзүүлждэг. Нас ахмаг болоод ирэхээр удаан хугацаанд уух шаардлагатай болоод ирдэг. Тэгээ яг уу ер нь бол хүүхдүүд одоо юу сошиал ертөнцид их удаанаар ингэж харах тий одоо энэ хит ягаан туяа буюу тий энэ телевизийн гэрэл утасны ягаан одоо гэрэл нэг байх нь өөрөө нөгөө тухайн хүүхдэд маань одоо мэдрэлийн синапсийн одоо ядаргаар үүсгэж юм л да. Тэгээ энэ ядаргаа маань нөгөө нойр хоолыг маань алдагдуулаад ирнэ. За ингээ нойр алдагдаа тий хоолны туршил буураад ирэхээр хүүхэд аяндаа нөгөө авах ёстой нөгөө шимт хижээлээ тухайн цаг үедээ авч чадахгүй. Тухайн шимт хижээлээ хангалттай хэмжээнд авч чадахгүй болохоор бие махбод маань нөгөө ажиллах нөгөө таатаж бидний бие махбод ч гэсэн ингээл байнгын тогтмол ингээл тэр тахлааны эсүүд чинь бидний хамгаалахын тулд ажиллаж идэг 24 цагийн турш. Бидний насан турш ажиллаж идэг тэр бие махбод чинь хангалттай хэмжээний унтах, хангалттай хэмжээний идэх хоол хүнс, витамин те энэ бүх зүйлүүдийг авч чадахгүй болохоор нөгөө сүлдэл гэдэг зүйлд хүрч байгаа юм те. Тэгэхээр бид нар одоо дархлаа дэмжих зорилгоор хүүхдэд юу хэрэглэх вэ гэхээр нэгэнд бид нар одоо малчид те ер нь монголчууд тэр чигтээ ер нь бол байнгын ингээл ногоон хоол хүнс идээд ч юм уу те ногоон зүйл хэрэглээд ч юм уу те ингээд идэггүй данаа махгуургээ явцдаг. Тэгтэл энэ маань нөгөө авах ёстой нөгөө олон төрлийн витаминыг маань хязгаарлагдмал байдалд авч идэг. Маш бага төрлөөр авч яхна штэ. Ногоон ургамлаас бид нар маш олон төрлийн витаминыг авах ёстой байдал тэр хэрэглэхгүй болоод тэр витамины дутагдалд ороод ирдэг. Тэгэхээр нөгөө одоо энэ дархлааг зайлшгүй ингээ нэмэлтээр авч зайлшгүй ингээ нэмэлтээр юм хэрэгжилж дэмжих шаардлагатай болчиход байна л да. Тэгэхээр тэрэн зориулж одоо бид нар одоо айл болох тий хүүхдүүдийнхаа өвчнгөөс хол байлгах тий одоо малчид тий насанд хүрэгчдийг одоо тий өвчин тусгаас урьдчилан сэргийлэх зорилгоор айлгаа бүтээгдэхүүнийх одоо ер нь хэрэглэхийг зөвлөж байна. Уран дулаан цаг малчд маань ялангуяа бас нийслэл хотын иргэд маань ер нь уран дулаан цаг тийм ээ агаар салхинд гараад өөрсдөө дархлааг дэмжиж гин гэл явж байгаа л яг намраа орж ирэл хичээл сургуульд орж ирэнгүүтээ бүгдээрээ л ингээд солидад тийм ээ яг 9-10 сард нөгөө ханиад томоо хүрээл дээрээс нь хатаг гараал ирдэг шүү дээ. Тэгэхээр том насны одоо насанд хүрэгчд маань хүртэл яаж дархлаагаа дэмжих вэ? Яг би яг хэлсэн те яг тийм шиг манайхан нөгөө одоо ингээл 100 олонготой ингээл агаар салхид явах бол ингээд дархлаа сайжирдаг юм шиг бодоод байдаг. Тэгтэл нөгөө дархлаа гэдэг маань бид нар ингээд яг 100 ингээд салхи те энэ хүчил төрөгчөөр баялаг байна. Хоолунд идэж те энэ нь одоо зуны цагт идэж байгаа ногоо маань эрс баялгаар дүүрэн байна. Ингээд дархлаа дэмжиж байгаа юм шиг хэлбэр боловч энэ нөгөө жилийн 4 улирал дамсан дархлаа дэмжих арга биш учраас арай тутмаг байгаад байдаг. Тэгэхээр нөгөө дархлаа гэдэг юм чинь та өнөөдөр ингээл OBS-тэй өнөөдөр ч 23 цаг хүртэл би кино үзчихлээ те. Маргааш би өстө нам унтчихъя. Тэгэх юм бол миний дархлаа дэмжих юм биш байхгүй юу? Тогтмол цагт унтаж, тогтмол цагт хөвчдөгтэй адилхан. Би зунжангаа сайхан одоо ногоо идчихье те. Одоо ингээд ногоо идчихлээ.
Дүнгууд би одоо үлжингөө сайхан гэж боддог. Тэгтэл энэ маань биш. Яагаад гэвэл нөгөө тухайн хүн маань тогтмол цагт тогтмол байдлаар ингэж нөгөө альва зүйлийг хэрэглэж альва одоо хэм маягийг бий болгох нь тахлаа дэмжилт бий болоод байгаа. Тэгэхээр ердөөсөө одоо ингээ нөгөө сургуулийн насныхан маань яаж ийнү гэхээр яг ингээ нөгөө одоо үдэд ингээд нөгөө зунжангаа нөгөө хүүхэд маань ингээл хичээл номгүйгээл очиж шахаачихсан тий. Зунжангаа ингээл нөгөө юугүйгээл одоо би зав чөлөөтэй гээл тий. Ингээ нөгөө оройжонгоо ингээд одоо ятарсан ч гэдэг юм уу тий. Тийм тоглоод ятарсан. Тэгэхээр яг энэ нөгөө бие дээр нөгөө яг нөгөө сайхан нөгөө темпэд ингээд цогцсон байсан биеуд маань яг нөгөө 100 хичээл эхлэнгүү тий. Намар хичээл эхлэнгүүд хүүхд эрс ингээл өвдөх нь ихсэл эрс ингээл их ятраал тэгэл өвлийн дунд 2-3 сарын үед харьцангуй гайгүй нөгөө жигдэрдэг штэ тий. Тэгэхээр яг энэ нөгөө яг ингээ эхлэх яг энэ одоо яг ачаал авах байгаа үед нь тахлагын дэмжих нэг чухал л та. Одоо яг хичээл ороод эхлэнгүүд 9-10 сард чинь томоо тус өвчний дэгдэлт эхлээл ихсэн явцдаг. Мөн ний ялангуяа одоо дүүргүүдийн эмнэлгүүд хөдөө орон нутагт хүртэл одоо агаар салхинд байгаа хүртэл ингээд танид том хүрээд идэг. Эдгээр хүүхдүүд маань одоо юу ууж хэрэглэх үү? Одоо гэртээ одоо яг юу ууж хэрэглүүл дархлаагаа дэмжих боломжтой юм бол. За ер нь бол дархлаа дэмжих зорилгоор олон төрлийн бүтээгдэхүүнийг одоо газар сурчилж байна. Одоо тэр болгоно одоо ингээд үр дүнтэй байгаа тахгүй нас мэдээж. Манайхаар бол яг үр дүн нь нотлогдсон клиник буюу одоо яг энэ өвчтөө тий яг одоо энэ хүчлэл тусгаж байгаа ч юм уу тиймэрхүү хүүхдүүд төр хийгдсэн судалгаагаар алдартай сэвтлийн эмийг санал болгож байгаа. За сэвтлийн бүтээгдэхүүн нь болохоор ач холбогдол нь юу вэ гэхээр дан ургамлын гаралтай. Тиймээс хүүхэд удаан хугацаанд ууж хэрэглэнд ямар нэгэн аюул авахгүй. Хүүхэд маань одоо заримдаа ингээд яг өвдсөн хойно зарим бүтээгдэхүүн хийх шаардлага байгаа гэдэг. Тэгэл манайх бол урьдсан сэргийлээд хэрэглэж байна. За яг өвчлөлтөө өвдсөн үед нь хэрэглэхэд бол идэргэлтийг төрөсгөн. Дараад нь дахин өвдөхгүй гэх юмар ган барих зорилгоор хэрэглэнэ. За одоо яг сургууль цэцэрлэг ороод хүүхэд маань ханиу том хүрэх вэ, өвдөх вэ гэж шанал одоо яг эцэг эхчүүд бас одоо санаа зовж байгаа шүү дээ. Тэгэхэд бол сэвтлийн нэг аваад болгочод бол тахлааг маань дэмжиж өгнө. Ханиу томноос урьдсан сэргийлнэ. Тэр нөгөө хатиг тус төвчлөл ч юм уу тэрнээс урьдсан сэргийлнэ. Мөн баг зэргийн одоо нөгөө цус төлжүүлэх нэ тэр үйлчлэгээтэй учраас одоо хүүхэд маань яг нөгөө хичээл намаа хийж чадахгүй тамирдаад ядраад идэг шүү дээ. Тэрнээс бол урьдсан сэргийлэх боломжтой. Сэвтлийн маань хоёр янз шүү дээ. Нэг нь бол шингэн хэлбэрээр тэгэхээр бага насны хүүхэд бас хитэх чихэрлэг юм уухаар тийм ээ бас диатезтэй хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө харшил гарах ингээд нүрээр улаан юм туурсан байдаг шүү дээ. За ерөнхийдөө бол диатез буюу одоо тийм одоо чихэрлэг зүйл гэдгээр нүрэнд нь тууралт гардаг хүүхдүүдийн хувьд бол сэвтлийн угаад бол одоо тууралт гараад идэгсэн байдгүй. Харин ч бүр тэрний одоо идэх тиймэрхүү чиглэл рүү ханддаг. Сэвтлийн эмийн юу одоо сиропын хэлбэрийг болвол юу хүүхдүүдэг одоо бага насны одоо шахмал юм ууж чадахгүй төрлийн хүмүүс уухад бол ач холбогдолтой. Одоо яг урьдсан сэргийлэх журмаар унд гэх юм бол 2 ширхэг өглөө орой. Харин сэвтлийн шахмалыг нь бол насанд хүрчээд уухад илүү тохиромжтой. Бас 2 ширхэг өглөө орой удаг. Ингээд нийтдээ нэг 2-оос сар 2-3 хайрцаг ингээ хэрэгжихэд яг одоо нэг курс хэмжлэгээ болоод явчихдаг. Одоо энэ маань өөрөө шахмал маань өөрөө дотоод 100 ширхэгтэй. Хотод бол 12,500 төгрөгийн худалдаалагддаг. Эмчийн жорг учраас тухайн хүмүүс за би ингээд хүүхдийн тахлааг дэмжихийг хүсэж байна гэдээ очиж шууд авчихад бол аавна хөдөө орон нутгийн бүх хэмжээний сангуудад зарагддаг. Хүмүүс ингээд залгаад нэг асууад идэг л танаа бүтээгдэхүүн чинь хөдөө байдгүй гэж асуудаг. Тэгэхээр та санаа зовлтгүй бүх орон нутгуудад зарагдаж байгаа. Орон нутгаас авч болох нь. Тэгэхээр нөгөө ходод бас өвддөг хит их мэдрэмтгий хүмүүс эдгээр одоо сэвтлийн нэг уухад тийм ээ ходоод өвдөх ямар нэгэн зовөр эсвэл харшил гаж нөлөө байгаа юу? Мөн жирэмсэн эхчүүд ууж болох уу дархлааг дэмжиж? За жирэмсэн үед бол дархлаа дэмжих ямар нэгэн төрлийн зүйлүүдийг бол хариулдаг. Яагаад тэгэхээр одоо хүүхэд ханиад хүрсэн ээж ханиад хүрэхэд хүүхдийн дархлаа өрнөд хүүхэд одоо харшилтай эсвэл юм диатезтэй гарч ирэх тохиолдол байдаг гэсэн тийм багхан судалгаанууд байдаг. Тэгэхээр жирэмсэн үед ямар нэгэн байдлаар дархлаа дэмжих төрлийн бүтээгдэхүүнүүдийг бол хариулдаг. Харин жирэмснээс бусад дүнгиж төрсөн нэраагаас ахуулаад одоо төрсөн ээжүүд хүртэлтэй бүх насанд хүрчид нас одоо ахмад тастангууд хүртэл хэрэглэх боломжтой. За хотод гэж зүвддэг хүмүүс гэж ярьж байна. Тэгэхээр сэвтлийн юм маань өөрөө тахлаа дэмжинд ямар нэгэн төрлийн одоо юм халдвар шархлаа бүх төрлийг ингээ ангаах үйлчлэгээтэй. Тийм учраас хотодны шархланд ч одоо шууд ингээд сөрөг нөлөөлөлтөөс огт үзүүлэхгүй.
Тий. Балсамад индромокул буюу энэ дотор маань өндөр тунгаар орсон энэ бүтээгдэхүүн байгаа. Ургамлаа. За энэ ургамал нь болохоор өөрөө байгалийн антибиотик гэж явдаг. Тийм учраас бие дээр эдийт хатагт шархлаад хүчин бий болох. Одоо гар хөлөө зүсээд ингэ шархлаа болоод удаа идэхгүй ч юм уу те. Косметик хаалганд ороод хүмүүс энэ дээр оюулсан байдаг шүү дээ. Тэдэн ч гэсэн одоо урдаа итгэж өгөхгүй байх юм бол энэ маань хурдан итгэлтэй дэмжиж өгдөг. Мөн зөөлөн эдийн гэмглүүд те энэ бас итгэлтэй дэмжиж өгнө. Тэг хамгийн гол заалт нь болоод ингээд ханиад томуу тус төвчнөөс урьсан сэргийлэх, итгэлтэйг төнгөсгөх. За тэгээд томуу тусчаад нөгөө антибиотик уугаад үр дүн үзүүлдэг шүү дээ. Тэгэхэд антибиотик юм жишгэлтэй хамт явхад антибиотикийн гизний ханаар шимэгдэх үйлийг дэмжиж өгнө. Ингээд давхар ингээд үйлчлэгийг үзүүлж явж байна. Одоо сэвтлийн сиропын хэлбэрийг хэдэн одоо ийм шилийг ууж тийм ээ нэг курс болох уу? Жишээ шахмал нь одоо хэдэн ширхгийг ууж иж. За шахмалын бол 3 курсыг уугаад, сиропч муу адилхан 3 курсыг уугаад нэг курс эмчилгээ болдог. Эмчийн зорилгоор бүх эмийн сангуудаас худалдаж авах боломжтой. Бүх одоо эмийн сангууд маань өөрөө жоргоо олгогддог. Эмчийн жоргоор би ямар нэгэн байдлаар тахлаагаа дэмжиж ийн ингээд очиж авчих нь. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө би хэлдэг хүмүүст нэг синтетик юмнуудыг бити ингээд тахлаа дэмжих зорилгоор хэрэглэжээ. Яг тэгэхээр нөгөө түн буцаад нөгөө одоо ходоод гэж юу өвдөх юм уу те синтетик юм маань өөрөө нөгөө одоо задрахтаа их өөх татдаг ч юм уу те жин нэмэх гэдэг. Сэвтлийн юм маань цэвэр ургамлын гартаагаас шилтгаалаад та өдөр тутамдаа ингээ хоол идэж байгаа ургамлтай ч адилхан. Тэнгүүд ингээл аваад уучиж болно. Тэгээд за энэ дээр нэг юм блэ. Тэгэхээр яадгүй хүмүүс ингээ ургамлын гартаа ингод би ургамл гэж аваад уучий гэж боддог л доо. Тэгээ яадгүй гэхээр тухайн ургамлт маань яг аль насан дээрээ те ямар цаг урт ургасан те говийн ургамлууд илүү одоо шимтжил өндөртэй байдаг ч юм уу те эсвэл энэ ургамал хангаа газартаа ургасан хэлбэр нь илүү шимтжилтэй байдаг гэдэг янз бүр байдаг. Тэгэхээр нөгөө өөрөө ингээл түгөөд аваад уучдаг ургамлууд маань нэг талаараа нөгөө ашигтай хэлбэрийг нь авалгүйгээр одоо тоосон цэртэн хамт ингээ уухаар нөгөө тухайн хүмүүд гашил үзүүлэх нөлөө их байдаг. Тийм учраас сэвтлийн юм маань өөрөө өмнө удаан жилийн түүхтэй. Тэгээ яг энэ аль насанд байна түүж авах тий. Сэвтлийн эмийн ургамлыг өөрөө буцаад нөгөө пестицид тий тэрийг хэрэглэхгүй зөвхөн ургамлаар нь одоо ингэ шүрчиж шавьчиг нь устгах. Тэгээ ийм чанар аюулгүй байдал нь судлагдсан учраас энэ хэлбэрээр нууж хэрэглээрээ тий гэж хэлмээр байгаа тий. Одоо яг сургууль хичээл ном орох гэж байна тийм ээ. Яг 9 сард бужигндаг. Энэ үед чинь нөгөө бид нар яг нэг зуны 3 сараа амарч жагаад нэг ийм дадал хөвшилт суугааг хүмүүс маань өглөө хоосон явах тийм ээ. Өдөржингөө ингээл өдөр нэг идчихэл тэгэл орой идэх ч юм уу тийм. Тэгэхээр хүмүүс бас ингээл яг нэг иржимд ороогүй болохоор нэг ядраа бүр султаад идэг хүмүүст одоо нэг бас дархлаагаа дэмжихэд гэрийн нөхцөлд яах ёстой вэ? Баг зөвлөгөө өгч. За ерөнхийдөө бол дархлаа дэмжинэ гэдэг бол өөрөө удаан хугацааны дадал журшил гэж би хэлсэн. Тэгэхээр тухайн хүн маань өөрөө одоо тэр яг темпэнтэй хоолоо тогтмол идэл унтаж амраад тэгээ ингээд сэвтлийн бүтээгдэхүүнийг хэрэглээд явах нь болоод тэгэл одоо тахлаа дэмжих сайн арга болохоор тий. Тэгдэг шүү дээ бид нар яг ингээд явж байгаа л ядраал сүлдэж ирэнгүүтээ маш хүчтэй антибиотикуудыг дархлаагаар дэмжиж угаасаа хэлдэг юм чи тий. Тэнгүүтэл болсон болоогүй юм хэрэглэнгүүтэл маш хүчтэй ямиг авч угаал ходоодоо жоохон чочрогоод идэг. Тэгэхээр ер нь дархлаагаа дэмжихийн тулд сэвтлинийг байнга одоо 3 курсыг 3 юм хайрцгийг уухад нэг курс болоод бид нар бол эрүүл явах үндэс оршиж байна гэж ойлгож болох нэ тий. Сэвтлийн имийг уухтаа бол хэдэн сараар хамаагүй болж болно. Хүмүүс нь бол нэлээд амсаатай байдаг л тий. Тэгэхээр би ингээд хүүхдтэй нэг уугаад ингээд өвчин усаагүй ч юм те. Юу санаа томнууд туслахгүй энэ жилийг барчлаа. Би яг нэг саяхан нэг хөл гараа хугалцсан байсан. Яг уусан чи ингэжлээсэн тохиолдол их байдаг. Тэгээд хүмүүс болол ингэдэг. Одоо өвдөж ингээд олон сар өвдөж явчаад тэгээд энэ тархлаагаа ингэж унгаачаад төвчөнгөдөө өвдөжөнгүүтээ нэг ширхэг юм их хүсдэг байхгүй юм чинараас ирэнгүүтээ. Би энэ имийг уугаа зүгээр болох уу гэж ирдэг. Тэгтэл үгүй шүү дээ. Өнөөдөр ч ингэдэ та ингээд нэг өөрийнхөө биеийг зовоож ядаач чингуудаа нэг ширхэг юм эсвэл 5 хоног антибиотик уугач юм эрүүлжний зохит байхгүй. Эмчийн замраар антибиотик уух хэрэгтэй. Тэгээд тархлаагаа илүү ингээд урьсан сэргийлээд
дэмжих нь илүүтэй. Юу нь бол малчингуудын хүүхдүүд бол яадаг вэ гэхээр нөгөө төв суурин газрууд нөгөө айлт ингээ орхив явчихдаг шүү дээ. Нөгөө хүүхэд нөгөө ядардаг аав ээжээсээ хол ингээ сэтгэл санаагаар ундаг, нойр гүйцэдэг. Тэгээ харах нөгөө ингээ тухай бүрд нь хараа танил ингээ тавих болохоор хоол унднаас ингээ баг зэрэг гараад нойр гүйцэждэг. Тэгээ ядарчингуудаа яадаг вэ орж ирэнгүүтээ өө ханиад хүрсэн байнгүүтээ их хэмжээтэй ингээ нөгөө юм авчингууд тэгээ тэрийг идэх юм шиг боддог. Тэгтэл тэгэж өртөө зэмжлэн хүүхдэд хор нөлөөтэй. Тэр антибиотик маань буцаагаад нөгөө шимт ижилтэй бусад бүх бактерийг устгаж байгаа штеп. Тэгээд буцаагаад нөгөө бактери уулгаал тэг гүйлгээд ирэнгүүт нь буцаагаад бактери уулгаал тэрийг нөхгүй ч их зовдөг байхгүй. Тэгэхээр яг хөө гэхээр хэрвээ таны хүүхдийн мязалгт юм ч юм уу тийм ингэ тавьчих байгаа бол тий. Тэгэхээр сэтгэлийн юм ингэ уулгаад ингэ орчороо. Тэгэх юм бол илүү одоо нөгөө буцаагаад таны том тусгаас урьсан сэргэлж чадах юм шүү. Дасал болно гэх зүйл байгаа юу та? Та өнөөдөр ингээл ногоо урмалтай нэг салаад идэж байгаа те нөгөөдөр идэхгүй болонготой ингээд хямрахгүй өстэй те яг тэрнтэй адилхан урмал маань өөр юм нэг байдлаар тасал өрдөөсөө өсөхгүй урмал юм байна. За баярлалаа бидний урилгыг хүлээн авч ирсэн. Үзэгчтэй малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард хүний хэмж Пүрэв Жав урагдан оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.